бид нар зөвлөгөө авдаг. Тэгээд хүмүүс ярьдаг шүү дээ. Та өөрөөсөө илүү ухаантай хүмүүстэй ойр дотн нөхөрлөөрэй гэж. Тийм хүмүүсийн хүрээлэл байх юм бол та яг уу дэвжиж дээшилж байх болно гэдэг зарчим байдаг тийм ээ. Харин би танд хэлье. Та энэ 19 онд Бурхны үгтэй ойрхон бай. Та ялган таних ухаардаг хүмүүсийг хайхаасаа өмнө та эхлээд Бурхны үгийг ялган тань. Бурхны үгэн дээр ирээд суу. Энэ Бурхны үг танд алив зүйлсийг ойлгон ухаарн таних тэр мэдлэгийг, тэр оюун ухааныг танд өгөх болно. Таны үр хүүхдүүдэд өгөх болно. Таны хань ижилд өгөх болно. Таны анд найз нөхдөдөд энэ Бурхны үг өгөх болно. Тааш нь хэлж байна. Эзний сургаал нь зөв, зүрхийг баярлуулдаг гэж. Эзний тушаал нь тодорхой, нүдийг нээж өгдөг гинэ. Бурхны үг бидний нүдийг нээж өгдөг. Бидний хараагүй зүйлсийг харуулж өгдөг. Бид нар өөрсдийнхөө амьдрал ахуй нөхцөл байдалтай бид нар захирагдаад за юмс яг л ингээд энэ чигээрээ явах юм байлгүй дээ гэж бид нар зарим үед бид нар үнэхээр нөхцөл байдлаасаа болж бид нар урам хугарах, гутрах, шаналлах, итгэлээ алдах, санаа зовох, олон асуудал дотроо бид нар бүдчих юм тохиолдол байдаг. Харин Бурхны үг тань дээр ирэхдээ юу гэж хэлсэн бэ? Чамд зориулсан төлөвлөгөөнүүд надад байгаа. Эдгээр нь гай гамшиг юм биш харин сайн сайхны төлөвлөгөөнүүд юм аа гэж. Амен. Энэ жил танд ирж байгаа Бурхны үг юу вэ? Та эзний үгийг уншиж, эзний үгийг бясалгаж үзээрэй. Бурхны үг таны зүрхийг баярлуулах болно. Цааш нь эзнээс эмээхүйн 9-р эшлэлээр эзнээс эмээхүйн цэвэр мөнхөд оршдог гэж. Эзний шүүлтүүд нь үнэн юм аа гэж. Таны амьдрал шудраг бус шүүлтүүд явагдсан тохиолдлууд бий юу? Тэгвэл Бурхан таны өмнөөс шүүх болно. Бурхан таны голоонд идүүлсэн он жилүүдийг нөхөж өгнө гэж хэлсэн. Таны гоморхсон, таны тэр хохирсон тэр зүрх сэтгэлийг, таны шаансан бусдыг хүмүүс таныг ойлгоогүй байж болно. Таны амьдрал та хохирогч нэгэн байж болно. Харин Бурхан дээр ирэхэд таны тэр хохирлуудыг Бурхан хэлсэн буцааж нөхөж өгөх болно гэж хэлсэн. Бурхан бас шудраг шүүгч найзуудаа. Цорын ганц шудраг шүүгчүүд бидний бүтээгч Бурхан ихсэн. Тиймээс Бурхан дээр ир. Та Бурхан руу ор. Цааш нь 10 дээр иж байна. Тэд алтнаас, шижир алтнаас илүү хүсвштэй гэж хэлсэн байна. Та 19 онд Бурхны үгийг үнэхээр алтнаас, шижир алтнаас илүүгээр та хүсэж, үнэхээр ирмэлзэж тэмүүлэх үү? Эхнэр нөхөр хоёр гэр бүл болж байгаа хосууд бие биендээ хайраа илэрхийлэхдээ тэр хайрын илэрхийлэл болж хурман дээр юу өгдөг вэ? Бие биедээ бөгөж өгдөг. Алт, шижир алтан бөгж. Түүн дээр суулгасан алмаазан эрдэнийн чулуутай тийм бөгжийг өгдөг. Энэ бол өөрийнх нь амьдралд байж болох хамгийн үнцэнтэй хайртай гэсэн хүндээ зориулж байгаа, илэрхийлэлээ зориулж байгаа. Тэгвэл Бурхан их эзэн тэрнээс ч илүү үнцэнтэй өөрийн үгийг үнэхээр тэр шижир алтан, алмаазан шигтгэе мэд өөрийн амьд үгийг ялангуяа монголчууд бидэнд бүр 700 гаруй жилийн тэртээс монголчууд бидний хэл дээр орчуулад өнөөдөр бидний өвөрдөө тавьсан сууж байна. Та Бурхны үгийг шимтэн судлаж уншихгүй гэж юу? Юу юунаас илүүгээр энэ Бурхны үг бол таны амьдралд өгөгдсөн тэр алмаазан шигтгэетэй шижир алтан бөгж мэт үн цэнтэй зүйл юм аа. Нэгэн пастор ингэж хэлсэн байдаг. Бохир Библи цэвэр ариун Христ итгэгч нарыг төрүүлж байдаг юм аа гэж. Таны Библи 19 оны туршид бохирдоосоо гэж би хүсэж байна. Та Библийг уншиж, Библийг хэртүүлж, Библийг үрчилгэж, Библийг судлаж, Библиэрээ тэмдэглэж, Библиэрээ та нулимс тусуусан залбирлуудаа хийж, та Библитэйгээ зууралдаасаа гэж хүсэж байна. Ингэж зууралдсны үр дүнд таны Библи яадаг вэ? Бохирдно. Таны гарын ихэ, таны амьдралын өдрүүд, таны тэмдэглэгээнүүд, олон зүйлсүүдэд таны гар дээр байгаа энэ цэвэр Библи шинээрээ биш харин хуучрах болно. Харин Библи тань хэдий ч нэ хуучран, төдий ч нэ та шинжлэгдэх болно. Амен. Та цэвэрших болно. Та улам илүү хүч чадалтай байх болно. Та Бурхны үгтэй цогтой, золбоотой, хиймэртэй байх болно. Бурхны үгтэй хамт байна найзуудаа. Эзний үг өнөөдөр бидэнд өөрийн үг рүүгээ биднийг эргүүлэн хандуулж байна.
Тэд алтнаас, шижир алтнаас ч илүү өссөн шүү дээ. Мөн зөвгийн бал, зөвгийн сархигнаас тусдаг юмнаас ч илүү чихэрлэг гинэ. Сая оны ингээд яг 31-ээс ихсүүлээд 1, 2, 3 энэ өдрүүдэд мацаг орон залбираад явж байхдаа би бүр дэсгүүгээр надад бүр маш хэцүү байсан. Би машинаа бариад явж исэн. Тэгээд бүр толгой эргээд ингээд маналзаад ус уугаад ингээд залбираа явж байхдаа ямар нэгэн ингээд идчих юм миний машин дотор байна уу гэд би ингээд машинаа барьж явахдаа ингээд хайж байгаа. Тэгээд гисэн чинь миний машин дотор ийм савтай зөгийн бал байсан. Миний машин дотор явдаг. Би нөгөө хашилтай нэг хэсэг байсан. Одоо хашил гайгүй болсон л доо. Тэгээд би нөгөө машиндаа зөгийн бал устай нариулж уудаг байсан. Тэгээд би явж байгаад нэг газар зогсож байгаа тэр зөгийн балаа би онгойлгож байгаад тэрнээс би нэг халбагыг нэг удаагийн нэг халбаг байдаг шүү дээ. Тэрийг аваад нэг халбагыг би амандаа хийсэн. Тэр зөгийн бал ямар гайхамшигтай байсан гэж бодож байна. Ямар гайхамшигтай. Үнэхээр араа шүдний завсраар ингээд ороод тийм ээ ингээд үнэхээр миний хамаг л бие махбодоор тэр чихэрлэг зүйлс ингээд таган түгэнд үрхээд тийм ээ дарахад ингээд ямар гоё байсан бэ. Тэр дараа ингээд миний бүр нүд сэргээд би ингээд бүр ирч хүчтэй болоод тийм ямар гоё вэ тэр зүгийн бал. Ганцхан халбах зүгийн бал. Гэтэл Библийн үгийг бурхан хэлж байна. Бурханы үг бол тэр зүгийн бал мэт тийм сайхан амттай гэж хэлсэн байдаг. Өлөн зэлмэн хүмүүс хэрвээ зүгийн балыг нэг халбах зүгийн балыг тэр хүмүүс яаж баярлан хөөрж явах бол те. Харин өнөөдөр бид нар элбэг хангалуун хоол хүнсээр ариун баялаг байж байна. Энэ чинээгээрээ бид нар магадгүй бурханы үгийг бид нар үн цэнтэй тооцохгүй байж иж болох. Харин бурханы үг бол тийм. Та үнэн зүрхнээсээ залбираад бурханы үгийг тунгаан бясалгаж уншиж ирэхэд үнэхээр энэ эзний үг таны бие, сэтгэл, сүнсээр тань нэвт бүр нэвчих болно. Амен. Энэ таны сэтгэлийг сэргээгээ зогсохгүй, таны бие махбодыг, таны сүнсийг үнэхээр хөгжим баясгаж, хүчрэг хөгжүүлэх болно. Өшөө цааш нь хэлж байна. 11 Үүнээс гадна тэдгээрээр таны зарц сануулга авсан. Тэдгээрийг сахин биелүүлснээр агуу их шагнал байдаг гинэ. Библийн үнэт сургаалуудыг та дагснаар таны амьдралд шагнал нь их болно. Та 19 онд эзний үгийг дааж амьдраарай. Тэгээд та шагналаа хүртээрэй. Та 19 онд төлөвлөж байгаа зүйлсүүд байгаа. Залбирж байгаа зүйлсүүд байгаа. Бодож байгаа хүсэж мөрөөдөж байгаа зүйлсүүд байгаа. Тэдгээр бодож хүсэж мөрөөдөж байгаа зүйлүүдтэй та яаж хүрэх вэ гэвэл та эзний үгийг сахин биелүүлснээр таны хүсэж бодож байгаа зүйлс шагнал нь болж таны амьдралд биелээ болж болно. Би нэг найзтайгаа итгэгч залуутай гэрчлэлийн яриа суулж байсан. Манай хүн өнгөрсөн 18 оны 1 сарын 1-нд бүр цагдаар торгуулад тэгээд тэр торгуул нь өөрийнх нь аккаунтд нөлөөлөө тэгээд бүр ажилгүй болоод тэгээд 18 оны туршид бүрстэй амар хэцүү байдалтай болсон гинэ. Ман залуу. Тэгээд гэр дөнгөж шинхэн гэр бүлтэй гэр бүлийнхэн санхүүгийн амьдрал бүрсэн 0 болсон гэж байгаа. Тэгээд мань хүн яасан бэ гэсэн чинь бурхан танд залбирсан. Бурхан минь ээ намайг уучлаарай. Би хурд хэтрүүлээд би тийм ээ одоо ингээд тикт аваад энээсээ болж би одоо ажилгүй юу ч боллоо. Одоо би яах вэ? Тэгээд бурхны өмнө бүр мацаг бараа залбирсан ба. Тэгээ бүр ингээд тийм түүний амьдралд ингээд бүр доошсоор байгаад тэгээд нэг солонгос дэсэд байдаг нэг солонгос тийм рестораны одоо буфет цэвэрлэгчээр ажилд орсон байгаа юм. Хамгийн амьдралынхаа тийм ээ одоо. Тэгээд тэмд мань хүн ингээд тэр шал арчаад ингээд байж байхдаа бурхны өмнө тийм ээ. Бурхан минь би гимшиж байна. Би залбирч байна. Та надад хамгийн сайныг бэлдсэн байгаа. Танаас надад өгсөн энэ цэвэрлэгчийн ажлыг ч гэсэндээ би эр хүм мөртлөө тийм ээ. Би энэ цэвэрлэгчийн ажлыг би итгэмжтэйгээр би хийх болно. Тэгээ бүр маш итгэмжтэйгээр тэр цэвэрлэгээний ажлыг хийсэн гинэ. Хэдэн өдөр хэдэн сар тэр цэвэрлэгээний ажлыг ажилдаа хоцрохгүй, дасалхгүй, маш итгэмжтэйгээр тэр болон дохоонуудыг цэвэрлэж үнэхээр итгэмжтэй цэвэрлсэн. Тэгсэн чинь нэг өдөр яасан бэ? Тэр бүр кафетерийг хариуцдаг бүр тэр нэтворкийн бүр сүлжээ рестораныхын том босс нь тэр ресторанд орж ирсэн байгаа.
Тэгээд орж ирээд мань хүний ажиллаж байгааг хараад энэ юун залуу энд ажиллаж байгаа вэ гэсэн. Ой манад ажиллаж байгаа саяхан ажилд орсон юм залуу байгаамаа гэсэн. Наад түнээ нааш нь дуудсан. Тэр хүнтэй ярьсан. Ярьсны дараа өгсөн зэрэг. Яг одоо энэ залууг салбарын менежер болов. Тэгээд энэ залуугийн бичиг баримтыг яг одоо хөөцөлдөөд ногоон картанд слайд гэж хэлсэн байна. Тэгсэн чинь өөрийнх нь тэр дисигийн салбарын менежер гэсэн чинь манад ингээд ногоон картанд слайд хүмүүс олон байгаа ингээд өндөө олон шалтгаан тооцсон чинь нөгөө ерөнхий захирал нь үгүй би чамаас шалтгаан сонсохгүй. Яг одоо right now одоо энэ хүний ажлыг бичиг баримтыг хөөцөл тэгээд энэ хүнийг салбарын захирал болгох. Тэгээд мань залуу бурхны өмнө талархлаа илэрхийлсэн. Миний итгэмжтэйгээр эзний өмнө хийсэн энэ үйлчлэлийг миний залбирлыг бурхан сонсож байна. Тэгээ одоо салбарын менежер болчихсон, бичиг баримтны клиентчсан, процесс нь явж байгаа. Бурхан яадаг бахна. Эзэн өөрийнхөө итгэмжт хүмүүсийг түүний үгийг биелүүлдэг хүмүүсийг бурхан эзэн шагнадаг байхгүй юу? Амен. Энэ дотор бурханы нууцуд оршиж идэг шүү. 12-оос эхлээд дуулал номыг бичигч нь бурхантай харилцаан дотроо эзний өмнө хамгийн эхлээд бурхны тэр бүтээлийн гайхамшгууд эзнийг илэрхийлдэг гэдгийг илэрхийлээд дунд хэсэгт нь бурхны үгтэй ойрхон байгаараа илэрхийлээд хамгийн сүүлд нь хүн та бүр өөр дээрээ эзний өмнө хэрхэн яаж гэмгүй зөв алхах вэ гэдгийг илчилж өгсөн байна. Дуулал номны 19-ийн сүүлийн 3 ишлэгийг бүгдээ хамт харцгаая. Өөрийн бурууг хэн ухаарч чадах вэ? Намайг нууцлагдсан буруунуудаас ангижруулж өгөөч гэсэн. Та нууцаар ямар нэгэн алдаа зөрчил, гэм нүгэл, буруу зүйлсийг хийсэн бөгөөд хийсээр явж байгаа бол энэ 19 онд бурхан эзэн дээр ирээд энэ нууц нэглүүдээс далдлагдсан буруу зүйлсүүдээс намайг та ангижруулж өгөөч гэж залбираарай. Бурхан таныг ангижруулах болно. Өчөө цааш нь мөн өөрийн зарцаа санаатай нүглүүдээс хамгаалж өгөөч гэсэн. Та санамсаргүйгээр бид нүгэл үлдэх нэг байна. Санаатайгаар бид бас нүгэл үлддэг. Санаатайгаар бид тийм ээ эдгээр санамсартай нүглүүдээс, санаатай нүглүүдээс намайг та хамгаалж өгөөч гэж дуулал номыг бичиж залбирсан байна. Тэднийг намайг бүү захируулаач гэж. Өөрөөр хэлэх юм бол Библи хэлэгдснээр санаатай нүглүүд хүнийг захирдаг байна. Хүнийг эзэмддэг, хүнийг хүлдэг, хүнийг боолчилдог байх нь ах トゥ нараа. Библи бидэнд мэрэгэн зүйлийг хэлж байна. Хэрвээ та ямар нэгэн зүйлийг санаатай үйлцээр явж байгаа бол тэр зүйл нь эргүүлээд таныг захирчдаг байна. Таныг хүлдэг, таныг боолчилдог байна. Тэгвэл эдгээр санаатай нүглүүд намайг захирахаас намайг хамгаалж өгөөч гэж бурхны өмнө залбирсан. Энэ нь юунд тустай гэхлээр цааш хэлж байгаа. Тэгвэл би гэмгүй болж агуу нүглээс ангижирнаа гэж. Өөрөөр хэлэх юм бол санаатай нүглийг та үйлцээр байх аваас тэдгээр нь явсаар бүр илүү том, илүү хэцүү байдал таныг аваачин шүү гэж хэлж байгаа. Тийм зүйлээс намайг ангижруулж өгөөч гэж энэ дуулал номыг бичигч хэлсэн мэт бурхны өмнө залбирч байна. Энэ бол хувийн залбирал. Энэ бол бидний дотоод залбирал. Өөрөөр хэлбэл бидний private залбирал гэж хэлдэг тийм ээ. Бидний private амьдралын асуудлууд дээр бидний бурхан их эзэн бүр детальчлан орж ирэхийг үнэхээр хүсэж байгаа. Тэр агуу орчин ертөнцийг бүтээсэн бурхан их эзэн зүгээр ерөнхийд нь тийм ээ. Ингээ вэйл сумынх энд байж байна. Ерөнхийд нь ингээд бурхан. Бурхан ингээ их тийм ерөнхий ингээд ажилдаг гэж бодож байна. Үгүй. Энэ дотор байгаа хүн бүртээ бурхан тулж ажилдаг. Хүн бүртээ бурхан их эзэн тулж ажилдаг. Сая 30-31-ний өдөр сүмийнхаа хэдэн гэр бүлүүдээр гэр бүл болгоно руу жижигхэн хүүхэд болгоно руугаа ингээд би өвлийн хүүхэн болоод ингээд сюрприз барих гээд ингээд явхад айл болгоны үүдийг догшоод хүн болгон дээр ингээд сюрприз барих гээд ингээд явхад надад чамгүй их бэрхшээл болгож байгаа байхгүй тэр чинь цааг наар тэгээд нөгөө өмсүүд нь гэртээ байхгүй те ингээд хүн болгон дээр ингээд очино гэдэг бол ямар их бэрхшээл вэ? Би бол бурхан биш би ингээд нэг хүн байгаа байхгүй те тэр хүн болгон дээр очино гэдэг чинь бол те амаргүй ажил. Гэтэл бидний бурхан их эзэн яадаг вэ? Хүн болгон дээр айл болгон дээр тэр айл дотор байгаа
хувь хүн нэг бүр дээр бурхан их эзэн ажиллаа гэдэг. Эзэн таны сэтгэлийг халамжлаг, таныг харж, таныг анхаарч байдаг. Хүү минь, охин минь, чи хаана явна? Яаж явна? Хэрхэн яаж? Чиний сэтгэл зүрх, чиний оюун бодол хаана юунд цоглож байна? Чи юунд санаа зовж байна? Бурхан их эзэн таныг халамжлан анхаарч байгаа. Таны хүмүүс халамжлахгүй, хүмүүс таныг тоохгүй, анзаарахгүй байж болно. Гэхдээ Бурхан их эзэн таныг санаа тавьж байгаа шүү. Таны гэрийн хаалгыг хэн нэгэн чухал итгээд огшихгүй байж болно. Харин хинээс ч илүү эрхэм дээдэр хаадын хаан эзэдийн эзэн бидний бүтээгч аврагч их эзэн таны өдөр бүр таны зүрх сэтгэлийн үүд хаалгыг Бурхан эзэнд огшчихдаг байхгүй юу? Бид нар ийм л эрхэм хүмүүс ах тунараа. Амен. Тэгээд Библи цааш нийлэхдээ хамгийн сүүлд миний хад болон миний аврагч болох эзэн минь ээ гэж. Амнаас минь гарах үгс хийгээд зүрхний минь баяслууд таны мэлмид тааламжтай байх болтугай гэж. Амен. Вээл чуулганыхаа энэ 19 оны туршид та дуулал номны энэ 19 дугаар бүлгийг та сахиж, санаж, цээжилж, тунгааж, бясалгаж амьдраарай. Амьдралынхаа баяр хөөртэй үед, хэцүү үед та энэ дуулал номыг дэлгээд ерөөсөө Библиэ яг тгий дундуур нь дэлгэхдээ дуулал ном гарч ирж байгаа. Тэгээ та нэг тунгаан бясалгаарай. Таны амнаас гарч байгаа үгс, таны амнаас гарч байгаа тэр баяслууд Бурхныг алдаршуулж, Бурхны тэр зүрхний хүсэлд нийцтэй байх болтугай гэж Библи хэлсэн байна. Өөрөөр хэлэх юм бол таны амнаас хэрүүл, хараал, ёс бус зүйлс, худал хуурмаг зүйлс, бусдыг муучлсан, ховжив, ёс бус зүйлс бүү гарах болтугай. Харин таны амнаас бусдыг урамшуулсан, бусдад баяр хөөргийг өгсөн, эрүүл, зөв, сайн, баясгалан зүйлсүүд бусдыг урамшуулсан, эзний үгийг тунхагласан, эзний авралын сайн мэдээг илэрхийлсэн, гэрчилсэн тийм зүйлсүүд таны амнаас гарах болтугай. Амен. Амен. Бид юугаараа баян түүгээрээ юу гэдгүүлээ дайлнаа гэж монголчууд бид нар ярьдаг. Таны аманд эзний ерөөлийн үгс өгөгдсөн бол та бусдад энэхүү ерөөлийнхаа үгийг дамжуулж амьдраарай 19 оны турш. Энэ бол эзнээс бидэнд ирж байгаа оны анхны эхний үг юм аа. Дуулал 19 дугаар бүл. Бүгдээрээ хамтдаа босоод эзний үгийн төлөө талархацгаая. Тэгээ бүгдээрээ эзэндээ магтаал хүндлэлийг дуулаад өргөцгөөё. Бидний хайртай их эзэн аав минь танд маш их баярлалаа. Эзэн та бидэнд өнөөдөр өөрийнхөө ариун бөгөөд зөв үнэн үг сургаалаасаа бидний мэлмийг гээгүүлж бидний зүрхийг баясгасан танд алдрыг өргөж байна гэсэн юм. Бид дуулал номны 19 дугаар бүлгийг бид дахин бид нар уншин тунгааж, бясалгаж, бид санаж, тэмдэглэж, бид оюун бодол, зүрх сэтгэлдээ бид нандинан хадгалж, өнөөдрийн тунхаглагдсан, өнөөдрийн сонссон эдгээр үгсэн эзэн минь бүтэн жилийн туршид Вээл сумынхан бидний зүрх сэтгэлд хадагдан үлдэх болтугай гэж би танаас залбирэн өргөж байна. Аава та бидэндээ өөрийнхөө үн цэнтэй, эрх мэдэлтэй, үнэн хийгээд амьд үгсийг бидэнд өгж байгаад баярлалаа Есүсээ. Аава би танд энэ оныхоо анхны магтаалын хүндэтгэл дууллаа бид танд өргөж байна. Есүсийн нэрээр залбирч байна. Бүгдээрээ хамтдаа эзэндээ магтаалын дуугаар өргөцгөөе.